За сайхан урж байна. Ажлын эхийг нугалж ачааны хүндийг үүрдэг эрүүл мэндийн салбарынхны төлөөлөл болох Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийнхэнтэй ерөнхий сайд уулзлаа. Эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг энэ онд үе шаттайгаар 75% хүртэл нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжээд явж байна. Гэвч эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө ч ойлгоход төвөгтэй шинэ хуучин гэсэн хоёр цалингийн бодолттой болчихсон. Цалин нь нэмэгдсэн ч юм шиг, үгүй ч юм шиг ойлгомжгүй болсныг хэлсэн. Тэгэхээр засгийн газрын өмнөх тогтоол дээрээс болохоор яг нөгөө нэг саяны ярьсанчлан бүх нэмэгдлүүдийг буюу нэмэгдээгүй цалингаас бодоод илүү цагийг бол нэмэгдсэнгээс бодож байна. Тэгэхээр яг ингээд гар дээр ирж байгаа хүмүүсийн цалингийг бодоод үзэхээр яг 30% бол нэмэгдэхгүй байна. Салбарынхан асуудлаа ерөнхий сайдад ийхүү тавьж үүнээс 2 хоногийн дараа засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндийн салбарыг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөллөө. 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн эрүүл мэндийн салбарынхан бүх төрлийн нэмэгдлээ нэмэгдсэн цалингаас тооцоож гар дээр авах шийдвэр гарлаа. Эрүүл мэндийн салбарын ажилтаа албан хаагчид, эмчнэр, сувилагч нар 5 дугаар сарын 1-ээс эхлэн нэг цалинтай болж байна. Хагалгааны нэгдсэн тасагт дээр ажилладаг 7 мэдцлийн тасагтай жилд 12-аас 12,000-аас 13,000 хагалгаа ордог. Энэ дээр бүх хагалгаандаа бид нар гар бие оролцдог учраас ар гэртээ бараг л цаг зав гаргаж чадахгүй ихэнх цагаа ажил дээр өнгөрөөдөг учраас цалин гол нь бидний ар талыг хангаж идэг учраас цалингаа нэмүүлж байгаадаа айгүйх баяртай байгаа. Ерөнхийдөө бидний цалины 500-аас 600 орчим бол нэмэгдэнэ. Өнөөдөр эмнэлгийн ажилтнуудын хувьд бол бид нар тодорхой хэмжээр банкны зээл, төрөл бүрийн хэрэглээний зээлүүдтэй байдаг. Тэгэхээр зэрэг бид нар тодорхой хэмжээний зээлээ төлөөд бидний гар дээр бас нэг амьдрал ахуйд нь хэрэгцээтэй мөнгө төрүүлэх юм байна гэж талхаж хэлж зарцсан. Эмч гэдэг бол байнга суралцаж байхгүй болохгүй мэрэгжил. Тийм учраас мэрэгжил дэвшлүүлэх, за мөн гадаад хэлний мэдлэгээ дэвшлүүлэх, гадны улс орн руу одоо хурал цуглаанд явах гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд их чухал байдаг бидний хувьд. Тийм учраас мэдээж санхүүгийн хувьд баг зэрэг дарамт ирдэг. Тэгээд тэр болгоны шийдэх нэг одоо боломж болж байгаа. Цалингийн нэмэгдэл нь болохоор залуучууд бидний нийгмийн баталгаа болон ирээдүйн ипотекийн зээлийн асуудлыг шийдэхэд өндөр хувь нэмэр оруулж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр нийтдээ бол 39 мянган одоо эмч сувилагч нар байгаа Монгол улсад. Үүний цалингийн нэг шаталтаа болохын тулд одоо 150 тэрбум төгрөг шаардлагатай. Тодорхой хэмжээний цогц зарах хэмжээ аваад тэг үүний үр дүнд нь бол яг 150 тэрбум төгрөг хэмнэгдээд энэ хэмнэсэн мөнгөөрөө эмч сувилагч нарын цалинг одоо нэг шаталтаа болгох гэсэн тийм зохицуулт хийнэ.